За харин бит хоёрын урд бол үнэхээр гайхалтай бас цом багыг та бүхэн харж байгаа бах. За тийм. Бид нэгэн спортын төрөл зүйлийн талаар тэгээд мөн маш хүндтэй гайхалтай зочинтой ярилцах гэж байна. Бид студидтэй холын зайн гүйлтийн дэлхийн аварга, гүйлтийн бясалгагч, спортын мастер тамирчин Буд Жаргалтай ярилцах юм. Түүний хувьд бол яг энэ холын зайн гүйлт буюу олон өдрийн туршид үргэлжлэн хүрдэг энэ тэмцээн авралданд маш амжилттай оролцож сүүлийн 3 жилийн хугацаанд дэлхийн аваргын цом одоо эзэмшиж байгаа энэ гайхалтай үнэтэй ярилцах гэж байгаа маа. Тэгээ мөн бас Монгол улсын рекордыг эзэмшиж байгаа юм гайхалтай үнэтэй бит хоёр ярилцахад бэлэн болсон юм. Хоёул зочинтой ярилцгаа. За тэгээд зочин маань студид ирээд байна. Өглөөний мэнд та сайн байна уу? Өглөөний мэнд. За урилгуулаа ирсэн танд. Маш их баярлалаа. За гоё цомын энэ ч гоё байрлуулчих. За тэгээ. Дахиад нэг цомыг бас авчирсан юм тий. Гайхалтай юм аа. Таны амжилтаар бид маш их бахархаж байна. Тэгээд таныг бид студид ирнэ гэсэн тэр цаг мөчөөс хойш үзэгчтэйгээ уулзуулахаар их тэсэн ядуу хүлээж байлаа. Та ерөөхдөө өөрийгөө бидэнд товчхон танилцуулахгүй юу? За миний хувьд бол гүйлтийн спортоор хичээлээд нэг 20 орчим жил болж байна. За хэд холын зай юм олон өдрийн гүйлтээр хичээлээд бол 10 гаруй жил болж байгаа. Тэгээ нийт 8 тэмцээнд оролцсон. Тэгээд энэ тэмцээнүүд нь их Америкт болдог. Америкийн Нью-Йорк, тэгэл Аризона, Чикаго гэл өөр Флорида ч юм уу гэд өөр хотуудад байх болдог. Ер нь дэлхийд бас яг энэ гүйлтийн энэ хэд холын зай гүйлт бол хөгжөөд одоо спортын тэмцээн болж хөгжөөд бол нэг 40 гаруй жил болж байгаа юм лээ. За тэгээд бүр эртний үед бол Францаас их гаралтай. Францд бол одоо бүр одоо хаад ноёд нөгөө боолуудаа хооронд нь уралдуулдаг байсан бас тэгээ бооцоотой тэр уралдуулдаг байсан. Тим гүйлтүүд энэ олон өдрийн гүйлтүүд Францаас илүү хөгжсөн юм лээ. Одоогоос нэг 100 гаруй жилийн өмнөөс илүү хөгжиж явсан байсан байл. Тэгээ бүр эртээр үеисийг үл одоо өгөөдөө хааны үед бол бас Монголд хүн өртөө байсан юм лээ. Тэгээ морин өртөө байдаг, хажуугаар хүн өртөө байсан гэдэг нөгөө Марко Пологын тэмдэглэл дээр байдیں۔ Монголын түүхэнд бас тэгж хүн өртөөтэй байсан юм байна лээ гэж. Чин тэгвэл та яаж явж байгаа холбогдсон юм бэ? Би бол яг гүйлтийн спортоор хичээлдэг байжгаад тэгээд ийм холын зай руу сонирхож ороод тэгээд баг угаар л орсон л доо. Эхлээл одоо 5-10 км-т гүйдэг байжгаад улсын аварга тэмцээнд хүүхдтэй байхдаа л ордог байсан. Тэгээд дараагаар нь Монголд одоо хамгийн холын зай нэг 42 км марафон болдог. Улаанбаатар марафон гэдэг болдог шүү дээ. Тэрэнд орно. За тэгээд 24 цагийн гүйлт гэж болдгийг Монголд та. Тэр нь одоо 24 цаг тасралтгүй гүйд. Одоо Монголд бол хамгийн холын тэмцээн бол. Тэрэнд оролцоод бас амжилт дахиад тий анх 5 дугаараар 3 дугаараар зүйлдээ 1-р байранд ч ороод 3 удаа 1-р байранд ороод бүр 2013 онд бас Монголд рекорд тогтоож ирсэн. 180 км гүйж. Тэгээд тэрнээс хойш 2014 оноос эхлээд энэ олон улсад одоо Америкт ч тэмцээнд орсон. Тэгээ Нью-Йоркт энэ одоо Шири Чинмөгийн хүний одоо нэрэмждэг юм санаачилсан гүйлтийн тэмцээнд энэ тэмцээн бол одоо 25 дахь жилдээ болж байгаа. Тэгээд энэ тэмцээнд ч одоо би чинь 6 удаа оролцсон. Тэгээ 2 удаа төрүүлээд бас 3 дугаар байр 2 дугаар байраар эзэлж ирсэн. 5 дугаар байр. За мөн Аризонод бас одоо энэ цом байгаа. Аризонод болсон 6 өдрийн гүйлтэнд бас төрүүлсэн байгаа. Тэгээд ер нь яг 8 тэмцээнд ороод 3 удаа төрүүлчихэд байгаа. Үнэхээр гайхалтай юм аа. Таны хувьд бас та хэлэхгүй энэ богино зайн гүйлт бол маш урдан үр дүнгээ харцдаг. Тийм. Холыг болохоор ч бас их удаан хугацаанд бас харагдана. Нөгөө талаар бас их төсвөр төвчээр шаардлагатай байдаг байна. Та яг онцлогийг нь бас хэлж өгөхгүй. Тийм. Холын зайн гүйлт бол бусдаа бас өөр л дээ. Одоо юу гэдэг ойрын зай бол тийм ингээл 100 м-т ч юм уу тийм хурдтай гүйл байдаг. Тэгээ холын зайн гүйлт бол их эсрэг юм байгаа баг. Одоо юу гэдэг марафон гүйлт бол 42 км та одоо монголчууд их мэдэн ш Улаанбаатар марафон гэдэг. Олимпиад ордог одоо 42 км гэдэг. 42 км бол ерөнхийдөө нэг 80% нь одоо ингээ булчин ширмсээрөө яваад одоо бие махбодын хүчээрээ ч тэгээд 20% нь ерөнхийдөө сэтгэл зүгээр гүйж байгаа. Сэтгэлийн хүчээр яг миний гүйлт бол яг эсрэгээрээ 80% сэтгэл зүй байгаа байхгүй. Сэтгэлийн хүч дээр бодлын хүч. 80%. 20% нь бол биеийн булчин ширмс бол 20% л хэрэгтэй. Тэгээ би ч одоо баг одоо гүйлтийн бэлтгэл гэхээсээ илүү сэтгэл зүйн бэлтгэлээ илүү хийж бол тэмцээнд оролцвол илүү амжилт гаргана гэсэн үг. Тэгэхээр тэмцээн ер нь яаж явагдах вэ? Та бидэнд хэлээж олон өдрийн тэгээ холын гүйлт ингэж 10 өдрийн гүйлт бол ингэж явагддаг. Одоо ингэж яг 240 цаг тасралтгүй болдог. За тэгээ одоо бид нар бүгдээрээ гүйлгүүл гараанаас гараад 1 2 3 гэж бүгд гүйлээ тийм ээ. Тэгээ бүгд гүйхэд одоо үзэгчд ч юм уу төсөөлөд бодохгүй тийм бүгд одоо гараанаас гарлаа гэж бид гур оролдлоо тийм. Гараагаар хамгийн их нь хичнээн хүмүүс оролцож ирсэн байна. За 100 орчим хүн л ордог. Тэгээ гараанаас гараа гүйлээ хэдүүлээ. Тэгээ гүйхэд нөгөө 100-аас илүү хүн оролцвол бас юу яа нөгөө зохион байгуулалт нь алдагдах. Тэр чинь
хоол нөгөө 0 гэдэг массажист юм чигээ бүх төрлийн юм байна. Тэгэхээр тэрнээс одоо олон хүн одоо оролцохоор нөгөө өвчин чадлан ч болов. Тэгээд бас багтаамж нь болдог юм тийм. Тэгэхээр энд одоо бид нар ер нь бас дэлхийд ч тийм их олон хүн байдаг маа гүйхэн. Яг л энэ чинь бас хэцүү спорт байхгүй. Тэгэхээр та нар бодохгүй 10 өдөр өдрийн бүтэн шөнийн бүтэн гүйн байдаг. Тэгэхээр энэ дээр нөгөө тий гүйж чадах ч юм уу бас гүйхийг хүсэх хүн ч гэсэн ховролдоо энд бас өөрийгөө тэгээ сорий өөрийгөө ингэж сорж чадах тий замыг дуусгах чадах хүн бас ховор байдаг л та. Тэгэхээр бас шалгууртай хүн бол орё гэсэн бас орохгүй бас нөгөө гүйх үнэхэр чадвар байна уу гэдгийг шалгаж үзээд тэгээд хэр туршлагатай байна урд нь ямар тэмцээд орсон байна гэдгийг шалгаж үзэж байгаа. Тэгээд за боломжтой бол оруулъя гэж байгаа. Тэгээд хамгийн багадаа бол өдөрт 80 км гүйх чадвартай өдөрт 80-аас дээш км гүйх тэм чадвартай хүмүүсийг л оруулдаг. Тэгээ яг тэмцээн бол ингээ гараанс гарлаа хэдүүлээ гүйлээ тэгээ гүйж жагаад дундаа одоо амрах юм уу унтах юм уу идэх юм уу 0 орох юм уу массаж хийх юм уу гэдгийг та өөрөө шийднэ. Тэр 240 цагийн турш та яаж гүймээр вэ? Тэрийг одоо та өөрөө л одоо зохицуулна гэсэн. Тэгэхээр тэр болгоно бэлэн байдалтай байж ах нь тий. Тэнд бол идэх юм бол ингээ ширээн дээр бэлэн байж байна. Тойрог нь болох 1 км-ийн тойрогоор тойроод гүйгээд байна гэсэн. 1 км-ийн тойрогоор тойрч гүйх чинь одоо 1 км их удаан явуулаа гэдэг 10 минут дотор явж штэ. Тэгэхээр 10 минут тутам ингээ цай уудаг ч юм уу юм идэх юм уу тий. Эсвэл одоо 0 орох юм уу бүх юм бэлэн. Тэгээ шөнө та унтахгүйгүйсэн ч болно. Эсвэл унтаж болно. Унтвал та хэдэн цаг ч унтаж болно хамаагүй. Таны эрхээ асуудал байхгүй. Та 1 цаг унтаагүй ч болно. 5 цаг унтаж болно. Тэгээ миний хувьд бол 1 цаг 2 цаг л унтдаг байхгүй. Тэгэхээр та өмнө тактика боловсруулах гэсэн үг. Өмнө тактика боловсруулж байна. Тэгээ тэмцээний үеэр ч бас нөхцөл байдал бас өөрчлөгдөн тий. Гэхдээ бол 1-2 цаг л унтаж гүнэ. Тэрнээс их унтчихвол тэнд авраг болох боломжгүй байхгүй. Бус тамирч чинь нөгөө айгүй хурдтай юу яадаг. Одоо үгүй хурдтайгүй тэрнээс гадна унтах нойр нь бага унтан тий. Тэгэхээр яг нөгөө мэдээж өөрийгөө ялна. Гэхдээ өөрийгөө ялж хэмжээндээ гүйхээс гадна бас өрсөлдөгчөө ялвал илүү бахархалтай шүү дээ тий. Тэр утгаараа одоо өрсөлдөгч ч гэсэн ялахын тулд одоо бага унтаал идэхтэй ч гэсэн би жишээлбэл одоо ингээд цай байлаа тий жирийн дээр тэнийг барихтаа ингээд сууж идэж уудаг байхгүй. Би 10 өдрийн турш нэг ч удаа сууж хоол идэхгүй цай уухгүй. Дандаа алхангаа ингээд уугаал. Зөв. Үнэхээр их төсөр төвчээр шаардлагатай юм аа. Энэ тэгээд юу гэдэг 10 өдрөө бүгд дуусгадгүй юу яадаг вэ? Энд чинь хамгийн за ихэнх нь дуусгана. Тий бас нөгөө шалгаж оруулж байгаа болохоор бас боломжтой хүмүүсийг л оруулдаг. Тэгээ ихэнх нь дуусна яг нэг 5% 10% нь л одоо замаас гардаг. Одоо нийт 100 ороход 10 л замаас гарч байгаа байхгүй замаа орхиж байгаа. 10 хүн замаа орхино. Тэгээ бусд нь бол 90% нь ер нь л яг замаа дуусгадаг л та. Танд яг юу мэдрэгддэг вэ? Бид өөрсдөө ингэж 10 хоногор гүйж үзээг болохоор ямар ч тийм. Яг 10 хоног гүйт ийм юм билээ л да яг гүйхээр одоо шинжлэх ухаанч нотлсон байдаг хүмүүс их ярьдаг байхгүй гадуурчсан гүйлтийн тухайг харахаар хүн гүйж явах үед их гоё аз жаргалыг мэдэрдэг, тайвширдаг, амар амгалан болдог гэж байна. Тэгээд тэр аз жаргалын гормон дээр ялгардаг хоёр ч тийм гоё амар амгалан болох аз жаргалтай болох тийм гормонууд ялгардаг юм байна л. Тэгээд ирэхээр хүн их амар амгалан аз жаргалтай болдог юм байна. Зүгээр миний хувьд яг өөр дээр мэдсэн юм бол мэдээж хүн чинь бас хүн болгоны нэг одоо туйлын хүсэл зорилго нэг эвтэйхэн амар амгалан аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа шүү дээ. Тэр одоо ямар ажил мэргэжил хийдэг вэ? Ямар албан тушаалтай ямар шамаа авахгүй тийм ээ? Аль ч улсын иргэн байсан ер нь бүгд л амар амгалан байх хүсдэг. Зовж амьдрах хүсдэг хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр аз жаргалтай амар амгалан байхыг яах вэ гэхээр мэдээж хүмүүс өөрөө өөртөөгөө байх тий. За одоо бясалгал хийдэг ч юм уу тий. Тэгэхээр одоо их сайхан өөрөө өөртөөгөө байж одоо тэр аз жаргалаа мэдэрдэг гэж байдаг. Зүгээр миний хувьд бол яг гүйж явахдаа тэр аз жаргалыг мэдэрдэг байхгүй. Гүйж явахдаа гүйлтэн нэгсэн бясалгал юм байна гэдгийг би өөрөө мэдэрсэн. Өөрийн биеэр. Одоо урд нь бол бас өөрийгөө тайвшруулад одоо тийм стрессгүй байхын тулд юу гэдэг бясалгал хийгээд ярьдаг. Тэгвэл бясалгал хийгээд хүнгээ суухад тэг төвлөрөх гэл үздэг штэ. Тэгээ төвлөрөхөрч бас заримдаа төвлөрч чадахгүй. Би ч бас урд нь бясалгах гал үзчихсэн байхгүй. Ингээл төвлөрөх гэл нөгөө бодлоо мартах ч юм уу эсвэл одоо бодол дээр төвлөрөөд өөрийгөө ажиглах гал тэгэхээр бас чадахгүй тийм байсан л да урд нь төрш. Тэгээ гүйхээр яг гүйж явах үедээ нэг жигд тийм удаан тайван гүйж бааш тийм өндөр хурдтай гүйхгүй. Одоо тэр марафон шиг ч юм уу тийм ойрын зай шиг гүйхгүй ш. Маш их тайван энгийн одоо бүх хүн таанарч гүйж чаддаг. Одоо үзэгчд ч гэсэн бүх хүн гүйж чаддаг байхгүй. Тэгэхээр тэд нэр ингээд удаан тайван гүн штэ. Тэр зовөргөн зовоохгүй, огт зовоохгүй. Маш их өөртөө тийм тааламжтай гүн гэсэн. Их амар амгалан одоо их тайван байж гүхнэ штэ. Ингээд ямар ч юу стрессгүй өөртөө тийм зовөргүй гүн. Их удаан тайван гүгээд тэгээд ирэхээр чинь жигд тэргүүлт темпэ бариад гүн гэсэн. Тэр жигд гүйлт чи өөрөө яадаг гэхээр нөгөө өөрийгөө мэдрээ тэр хүний тэр бодол санаа бие организм чи нэгдэж ирж байгаа байхгүй. Тэгээд ирэхээр яг бясалгал болчиход байгаа.
Тэгээ бясалгал болохоор тэр бол гайхамшигтай азаргалын мэдрэмж авна. Жишээлбэл би өөр дээр ямар мэдрэмж авсан бэ гэвэл одоо юу гэдэг миний тэр азаргалын мэдрэмжийг одоо гүйцэх тийм мэдрэмж энэ дэлхий дээр байхгүй бүр. Одоо надад ямар их одоо хичнээн сая доллар, тэрбум доллар надад өгсөн ч те эсвэл ямар албан тушаал би тэр их хурлын гишүүн үү, ерөнхийлөгч байна уу, юу ч хийсэн. Эсвэл одоо ямар дэлхийн одоо хамгийн том тэр компани захирлч байна уу, тэрний надад ямар ч юу. Тэрнээс азаргал биш. Яг энэ гүйж явах үед тэр авсан азаргалыг гүйцэх тийм байхгүй. Тийм мэдрэмж дэлхий дээр бүр байхгүй. Тэгэхээр тийм одоо би яг гүйх болгонд л өөр өөр ус мэдрэмжүүд авч байгаа. Бясалгалын тийм азаргалтай байх мэдрэмжүүдийг бол одоо 8 тэмцээнд орох чинь 8 тийм өөр туршлагаар авч байна. Гэхдээ одоо хамгийн тэр одоо супер авсан юм чи ер нь сүултээ гүйж явахтаа юу яаж байгаа шүү дээ. Зүгээр одоо онгоцсон суугаа явж байгаа юм уу, машин суугаа явж байгаа юм шиг баг гэртээ унтаж байгаа юм шиг болчихдог байхгүй. Огт ядрах юм байхгүй. Тийм гүйж байгаа хэрнээ унтаж байгаатай адилхан. Тэр нь яаж ийм гэхээр би юу зүгээр юм механик ор ингээл зүгээр машин шиг гүгээл явж ин тэг би тэгсний бодол санаа бол бүр ингээл амарч унтж байгаа байхгүй. Тэр нь би сүүлдээ хүн бас их унтаад ирэхээр чи ингээл нуруу муруу жоохон чилдэг үстэй нэг удаан унтчихаар тэрэн шиг нэг тиймэрхүү чилхэл юм гарна уу гэхээс биш бусдаар бол одоо тийм ядрах хуулгаар өвдөх байхгүй. Тэгэхээр тэр өвдөлт бол бас мэдээж хуулгаар юу байна л одоо юу гэдэг цэврүүтэн идэл хумс салж унаа нэг олон юм болдог байхгүй. Тэр өмөр чи бүгд мартагддаг байхгүй өвч огт. Хичнээн өвдөлт зэмзрийн байгаа ч тэр өвчин бүх юм мартаад нэгсэндээ ямар ч өвдөөгүй юм шиг зүгээр машин дотор ингээд тухтаа одоо би энд тэгээ сууж байгаа юм шиг гүйж байгаа хэрнээ энэ сууж л байгаа байхгүй би таксир нэг гүйж байгаа юм шиг л гайхалтай бодол санааны хувьд бол тийм их одоо тийм ямар ч ядрах юм байхгүй бүр харин бид таны танилцуулгыг уншиж хахад гүйлтийн бясалгач гэсэн байсан та айгүй сайхан тайлбарлаж өглөө энэ тэгээд яг одоо нэгдүгээр байр алтан медалийн болцлыг яаж хангаж байгаа юм бэ? Та сая хэллээ. Ер нь бол хүмүүс барайндаа хүрдэг төрүүлж очсноороо болж байгаа юм чинь нэг л тойрогт гүйж байгаа шүү дээ. Нэг л тойрогт гүйж байгаа. Тэгэхээр тэр 10 өдөр буюу 240 цаг тэмцээн бол тасралтгүй болж байгаа шүү дээ. Яг тэнд 240 цагийн дотор хэн хол замыг туулсан болж байгаа. Одоо ингээд тоолохор чинь тойроо тоолоод байгаа шүү дээ. За цагт би нэг тэр тойрог нэг 5 удаа тойрчлаа. Тэгвэл чи нэг 3 удаа тойрон, чи нэг 2 удаа ч тойрчлаа тий. Тэгэл тойроод ахаар чинь хэн хол замыг туулж ийн л гэж байгаа байхгүй километр гараад байгаа байхгүй. За би 10 өдөрт одоо 1304 км гэсэн миний хамгийн их гүйсэн. 10 өдөрт 1304. Одоо Улаанбаатараас нь Ховд аймаг ч юм уу орох байхгүй Увс аймаг. 10 хоноггүй л орж ийн гэсэн. Тэгэхээр одоо зарим хүн та бол нэг 500 км ч юм уу гэж болох байна. 10 та нэг одоо 300 ч юм уу тий. Тэгэхээр чин тэр хэн хол замыг туулснараа л авар болж байгаа байхгүй. Тий. Та тасгалжуулагчтай юу? Тасгалжуулагч нар байна. Одоо ингээл Монголын бас ингээл гүйлтийн тасгалжуулагч нар зөвлөдөг л дөө туслаа л тэгэл. Одоо хамгийн сүүлд бол одоо Дорж Фолом гэж тасгалжуулагч байгаа. Манай хөнгөллийн шгшөөгийн тасгалжуулагч л дөө. Тэрнээс бас зөвлөгөө аваад бэлтгэл сургалтаас хамт хийгээл явдаг. Тэгэл ер нь бол одоо энэ спорт бол бас юу гэдэг одоо Монголд жоохон ховрол доо хичээлдэг хүн бас жоохон цөөхөн байдаг л да. Яг тэр чиглэлээр туршлагатай олон жил жилсэн бол нэг одоо надаас өөр алгал байна л да. Тэгэхээр одоо нөгөө өөр бусад ахмадуудаас ч үлгэр дүүрээд авъя гэхээр нэг авах хүн их байхгүй. Одоо яг өөрөө анхдагч болохоор бас тийм нэг зовлонтой тал байт юм шүү дээ. Бусдаар дугна одоо надаас өөр илүү яг энэ холд амжилт гаргасан бол тэдрээс зөвлөгөө аваад хамтраад сэтгэлгээгээ цаашаа явах тийм уг нь аярахд хэрэгтэй гэдэг тийм. Гэхдээ одоо өөрөө анхдагч болохоор ч өөрөөсөө ч юм уу өөр тэгэл гадны хүмүүсээс л зөвлөгөө авч байна. Гадныхнаас их зөвлөгөө авдаг л да. Гэхдээ та Монголынхаа нэрийг гаргаж яваа. Тэгэхээр гайхалтай би танаар маш их бахархаж байна. Гэхдээ та дахиад л өөр зүйлийг хүсэж мөрөөдөж байгаа байхаа. Тий, одоо цаашдаа дэлхийн хамгийн холын зан гүйлт гэж байдیں۔ Тэр нь одоо 5000 км-ийн гүйлт байгаа. 5000 км 52 хоногт дуусах хэрэгтэй. Тэр одоо тэмцээнээс саадлын хугацаа 52 хоног байхгүй. 52 хоногийн дотор 5000-ыг заавал дуусгах хэрэгтэй. Тэг дуусахгүй тэгэл замаас тэмцээн шууд тэгэл 52 хоног болол тэмцээн хаагдчихна. Тэр 50,000 км гүйж дууссан бол окей сайн байна. Өөрийгөө ялсан. Дуусгах чадаагүй бол тэгээд хамаагүй тэмцээн хаагдана. Гэхдээ дэлхийн рекорд нь бол 40 хоног 16 цаг байд. Финландын тэмцээн. 40 хоног тойроод дуусчихсан гэсэн. 40 хоног 16. 40 хоногт одоо 40 хоног 16 цагт 5000 км дуусгасан байна. Тэр тэмцээн. Тэгэхээр би бол одоо тэр хүний рекордыг эвдээ гэж байгаа байхгүй. Одоо 40 хоног 16 цаг байдаг бол би тэр 40 хоногтой ч юм уу эсвэл 39 хоногт ч юм уу тий. Тэр одоо гүйж тэр замыг дуусгаж одоо дэлхийн рекорд тогтооё гэж байгаа. Одоо Гиннес рекорд гэж яддаг шүү дээ. Тэрийг бас тогтоочвол бас хүн мэдээж өөрөөгөө ялах тий. Тэгээд бас Монгол хүний цэвэр хатуужлыг ч гэсэн бас дэлхийд харуулаад тэр Монгол хүн гэдэг чинь бас юм ундаг хүмүүс байд юм биш үү. Одоо улс орны ч гэсэн ер нь нэр хүн
гадаад ч гэсэн унаал бас эдийн засаг тий энэ хэцүү улс төрийн энэ үед ч гэсэн ядаж би бол одоо өөрийгөө Монгол улсаас зөвөр гоёор танилцуулж сурч иж явъя даа гэж бодож байгаа байхгүй. Өөрөө чадах юм өөрөө тий Монгол хүн гэдэг чинь бас чадвартай шүү, чадaltaй шүү. Нөгөө Чингисийн удмын монголчууд ч бас амьд биш шүү тий. Чингис хаан ч одоо энэ дэлхийн хамгийн баатарлаг эр хүн бол тэгээд тэрний үр удам бас миний цусаар цусна гүйж шүү бас тий. Тэр гэдгээ бас нэг юу яах хэрэгтэй шүү. Хүмүүс бас харуулж. Хизээ болох вэ? 5 гарсан уу? Тэр тэмцээн жил болгон 6 сард болтыг. Нью-Йоркт болт. Та хизээ орох бодол төлөвлөгөөтэй байна. Би одоо энэ жил одоо эх жилдээ 6 сард Нью-Йоркт тэр тэмцээнд орох гээд одоо бэлтгэлээ эхлээл явж байна. Одоо бэлтгэлээ эхлээл тэрэндээ бэлтэж байна. Хөөх. За тэгвэл эх жилийн 6 сард таны тэмцээнд ороод амжилтаа үзүүлээд рекорд эвдсний дараа уулзъя. Тий. Тэрийг одоо байнга үзэж чадаж 40 хоног ингээ яг интернетээр ерөөхдөө ингээ байнга мэдээлэл өгчлээ л да харагдчихлаа. Тэгээ одоо тэд километр дээр явж гин гээл те. Тэгэл бас үзэхэд их уйтгартай штэ. Тэгэл 40 хоног бараг ингээд нөөд чи гүйжлээ те. Гүйжлээ тэгэл чи километр нэмэгдээл байна те. Километр нэмэгдээд байна тэгэл 5000 гүн гээл. Тэгээ яг энэ зорилготой бэлтгэлээ гэж байна. За маш их баярлалаа. Танд хамгийн сайн сайхан бүхний хүсье. Өшөө их амжилтыг хүсээрэй. Танаар бид маш их бахархаж байна. За их баярлалаа. Их баярлалаа. Та баярлалаа. За үзэгчдээ би та бүхнийг холын зан гүйлтийн дэлхийн авраг гүйлтийн бясалгагч, спортын мастер Тамирчин бод жаргалтай уулзууллаа. Тэгэхээр ирээдүйд буюу 2020 оны 6 сард 5000 км-ийг 52 хоногт гэсэн тий 52 хоногт туулах хэрэгтэй. Тэгэхдээ манай зочны маань хувьд 39 юм уу 40 хоногт туулж рекорд эвдэх зорилготой байгаа юм байна. Тэгэхээр хэдүүлээ эргэжлийг мөн хүлээхэн зүйтэй боллоо. Харин тий.